Recording in progress. Та бүхэн амрыг ирээ. Би өөрийн одоо хүннүү хэл бол монгол хэл болох тухай бодлоо үргэлжлүүлж байна. Өнөөдөр би 3 дугаар хэсгийг нь хиймээр байна. Яагаад 3 дугаар хэсгийг хийж байгаа юм гэхээр 3 дугаар хэсэг цуврал байвал маш сайн байна гэсэн хүсэлтийг YouTube-ийн хэрэглэгч Stickman fan 97 одоо хүссэн байна. Тийм учраас I got you brother хүслийг чинь биелүүлье гэж байна. За интернетэд янз бүрийн юм үзэж байна. Тэгээд бас сандрахгүй юу гэдэг лээ. Хоолоогоо шахахгүй бас тийм нүүрнээсээ яриач гэсэн юм байд юм байна. Одоо нэг дуу хоолойны зүрийн зөвлөгөөнүүд интернет байд юм ба штэ. Биш англи хэл дээр байгаа юм л да. Тэгэхээр би одоо юу гэдэг ингэж ярьдаг байснаа гинт одоо нүүрнээсээ ярихаар та бүхэн намайг ирээ. Би хот итгэр байна. Гэл нэг юм бүдүүн хоолойтой болох юм байна л да. Тэгэхээр чин жоохон одоо гэх юм жинхэнэ дүр төрх чинь гарна штэ гэж байгаа шиг тийм юм бас байна лээ. За тэгэхээр өнөөдөр ямар үгний тухай ярих вэ гэхээр энэ хүннүү хэлний дийжга буюу шар тос гэсэн үгийг эдгээр одоо юу гэдгийг юм болгоно гэж төрөг болгох гэдэг нөхдүүд кэт хэлний тик буюу тунгалаг гэсэн үгтэй холбосон байгаа юм. Энэ юу гэдгийг дийжга гэсэн үгийг шууд төрөг хэлтэй холбож болохоор бэдэг. Тэр кэт хэлний тик мик гэдэг. Би ер нь бүх талаас нь одоо юу гэдгийг хайж үздэг л дээ. Тэгэхээр англи хэлний butter гэсэн үгийг хайх юм. Butter. Цэцгийн тосл гэдэг юм л да, тийм үү. Тэгэхээр биш болчиход байна. Гихи гэж хайх юм байна. Гихи. Шар тос, тийм үү. Тэгэхээр шар тосыг шууд турк хэлэн дээр тавина. Турк. Тереяги гэж байна. Тереяги. Тэгэхээр энэ Т байгаад одоо агтай гими байгаад энэ дижга гэсэн юмтэй ойрхон мохонч гэж хэлж болохоор байгаад байна. Бид нар болохоор энэ яги одоо өөр хэлэн дээр тавья л да. Бидэнтэй уг нь холбоотой хүмүүс юм байгаад байгаа. Узбекүүдтэй. Узбек хэлэн дээр ягаад чимдэг гихи гэж байна. Йог гэдэг юм л да. Йог. Энэ йог гэсэн үг нь их алдартай. Яг үгвэл энэ йог гэсэн үгнээс йогурт гэж үйдэг байхгүй. Йогурт. Тийм. Тэр йогурт гэсэн юм яриад байгаа. За, тэгэнгუთ чинь нэг хятад хэлний юун дээр хайна. Славарн дээр юуны тухай ярьж байгаа вөхөр oil гэсэн юмны тухай ярьж байгаа. Oil. Энэ юу гэдэг ахгүй хан юуч гэдэг юм те юу гэдэг. Тэгэхээр юг буюу йог гэдэг нь болохоор энэ хятад хэлнээс авчихсан ч юм уу хятад хэлтэй холбоотой тийм тос гэсэн үг байгаад байгаа энэ төргүүдэд. За энэ бол зүгээр яг нэг тийм одоо нэг тайлбар хэсэг сонирхолтой санагдсан хэсэг гэх гээд. За энэ шар тос. Тэгэхээр шар гэсэн үгний талаар жоохон ярмаар байна. За мэдээж төргүүд шар гэс хараа гэсэн үг нь төрөг үг юм а гэж ярьдаг хүмүүс байдаг байхгүй тийм дураараа юм одоо юу ярьж идэг юм балан юмнууд байдаг. За шар гэсэн үг хизээч одоо төрөг үг байгаагүй юм а. За шара гэж хайна. Тэгэхэр чин шарада гэх юм бол одоо намар واخгүй. Одоо намар болоод байна. Юм шарлаад байна тийм үү? Шарада гэж. За өшөө доошо бид нар юу хэрэгтэй байгаа вэ гэхээр чин шар гэсэн үгийг олж харах хэрэгтэй байна. Ямар нэгэн байдлаар баялаг гэсэн үг байд юм байна тийм үү? Юу шар юм бэ гэхээр бас алт шар гэдгийг мэдэж явах хэрэгтэй шүү. За шара гэж байна. Шара гэж байна. Yellow буюу шар гэсэн үг байгаад байна. За энэ шар гэсэн үг төрөг үг биш юма гэдгийг яаж тайлбарлах вэ гэж байна. За тэгэхээр шара гэсэн үг байгаад байна. Тийм үү? Шара гэсэн үгийг араас нь уншина.
Энэ болохоор Раша болох байхгүй юу? Раша. Раша гэдэг нь болохоор Руси буюу шар хүн байхгүй юу? Шар. Оросууд бол тийм нэг юм шар устэй тийм шар хүмүүс өөрсдийгөө Раша гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? Тий. За, Оросуудын тухай нэг тийм сонирхолтой юм байдаг. Энэ нэг юм бичлэг байгаа. Квитан гэдэг Украин хүн энэ Якута одоо Оросын одоо тийм элиттэй ярьж байгаа байхгүй юу? За, миний хувьд сонирхол татсан юм нь болохоор энэ байгаа. 5 минут 49 секунд. Не решает. А что у русских такого сверхъестественного в культуре там и так далее? Смотри, сила духа, находчивость, интеллект, смелость. Все есть, решительность. За, Оросуудад одоо юу гэдгийг нэг тийм ямар давуу тал байгаад байгаа юм бэ гэж аахгүй юу? Сила духа гэж байгаа. Өөрөөр хэлбэл сэтгэлийн хүч ихтэй гэж байгаа. Тийм үү? Тэгээд одоо нахочус гэдэг нь болохоор нэг тийм одоо юм олохдоо сайн хоншоортой энэ төр гэж байгаа. Тэгээд бүр интеллект буюу ухаантай юу гэдэг нь дахиад нэг сонсоодох юм. Не решает. А что у русских такого сверхъестественного в культуре там и так далее? Смотри, сила духа, находчивость, интеллект, смелость. Все есть. Тэгэхээр smallest решительнess гэж аахгүй. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүнд байх чанаруудыг ингэж дараалуулж явж байгаа юм. Чи эрэгтэй хүн юм бол заяа зоримог шийдэмгий байгаач. Тэр амьдралынхаа төлөө ерөнхийдөө зүтгээч. Ухаантай байгаач. Бас би нөгөө нэг зөвлөмөр юм нөхөр genuine байгаач гэдэг үхгүй. Үнэн шудраг байгаач. Нэг барилгын ажил хийсэн ч гэсэн битгий хулигтайч, зүрх сэтгэлээсээ энэ зүйлийг судлаач. Тэр одоо гэдгийг би чадна гэж байгаа бол үнэхээр чаддаг байгаач гэж байгаа байхгүй юу? Энэ ойлгохгүй байхгүй. Энэ яагаад одоо юу гэдгийг би Орос ээжтэй уулзраас би өөрийгөө Орос гэж үзэх сонирхолтой байд юм а. Энэ төр гэдгийг ойлгохгүй байгаа. Тэгээд өшөө юу гэж хэлж ийнэ хөр энэ 2 минутанд жоохон эвгүй юм байдаг. Пришли, например, к твоим предкам русские, их завоевали. Звали кучу людей, колонизировали, так? Заставили тебя... Что сейчас? Надо было быть сильнее. И сейчас тебя назвали русским именем Вова. Да. И ты говоришь, как же обращение? Ингэж яахгүй. Чиний өвөг дээдс дээр нөгөө нэг колоничлогч Оросууд хурж ирээд эзлээд авцсан байгаа байхгүй юу? Тэгсэн чинь энэ Вова юу гэж ярьж байгаа нөхөр бид нар хүчтэй байх хэрэгтэй байсан шүү дээ. Гэж аахгүй юу? Тэгээ бидний өвөг дээд сул дорой байсан учраас л ингээл ялагдсан байхгүй юу гэж ярьж байгаа. Корням, к языку, к истокам. Я русский наполовину, так что я вообще-то русский. Просто внешность якутская чуть-чуть. И все, да? Все остальное правильно сделали, что захватили, молодцы. Великий русский человек захватит. Тэгэл ингэж аахгүй би нөгөө нэг юм хагас Орос учраас одоо юу гэдгийг би өөрийгөө Орос гэж үздэг. Тэгэл юу гэдгийг би ч одоо бас нэг Оросын нэг хэсэг болчихж байгаа юм чинь одоо юу гэдгийг миний өвөг дээдс хурж ирээд ингээд агуу учраас ингээд эзлээд авчлаа ч гэсэн юм ярьж байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр нэг иймэрхүү байна. За тэгэхээр шар хүн шартай, шарсан мах хамттай энэ төр гэж ярьдаг. Тэгээд энэ шара гэсэн үг нь болохоор байна шүү дээ. Бас юу гэдэг вэ вэ? Best гэж байгаа. Best. Энэ са нөгөө шара гэж аахгүй, best гэж аахгүй. Тэгэхээр энэ ямар нэгэн байдлаар вэ штэ шар тос одоо дээр одоо юу гэдгийг дээж мэж гэсэн утгатай байхгүй юу? Манай монгол хэлэнд best гэдэг нь ямар үг байдığım бэ гэхээр толь query руу орно. Монголоор дээж гэж бичнэ. Дээж. Дээжний жоохон хуучирсан утга байгаа. Англиар тавьчих. Юмны дотроос онцгой тасархаа илүү сайхан гэж. Тий. The most beautiful thing in the world is the one that is special. Тий, онцгой ганц тийм үү. Энэ улс оронд одоо юу гэдгийг
элитүүд гэж юу вэ тийм үү? Манай улсын одоо дээж хүмүүс нь хаана вэ гэдэг юм тиймэрхүү. Америкт ингээд харахаар чинь одоо юу гэдэг янз бүрийн урлагийн хүмүүс одоо юу гэдэг бид нар нэг дуугийн сонсонгууд л ингээд бишрээл идэг хүмүүс байдаг шүү дээ тийм үү. Тэгэхээр тийм хүмүүсийг дээж хүмүүс гэх гээд байгаа юм. За энийг болохоор мэдээж дээжэ гэж англиар бичиж болох байхгүй дээжэ тийм үү. Дээжэ гэсэн үг нь болохоор дээрэ буюу дээр гэсэн үгийн одоо ойр төрөл байхгүй юу? Дээрэ гэдэг үг нь ямар учиртай юм бэ гэж байгаа. Энэс илүү дээр юм байна уу гэж асуудаг тийм үү? Дээрэ гэдэг нь болохоор байна шүү дээ. Англи хэлэнд би дээрэ байхгүй юу? Өөрөөр хэлбэл better гэсэн үг байхгүй юу? Better. Better гэсэн үг нь шүү дээ. Энэ юу байдаг вэ? Артлын ингээд дар гэдэг north гэдэг байхгүй юу? Энэ хараа дар гэсэн үг, дийжга гэсэн үг хоёрыг энд тавьснараа бурханд талархах хэрэгтэй. Энийг бичсэн хүн ер нь одоо юу гэдгийг ингээд тавьчих явчих гэж бодсон байх. Гэтэл чинь энэ хоёр холбоотой үгийг авч тавьчихсан байгаа байхгүй юу? Дар, дийжга гэдэг тийм үү? За тэгэнгუთ чинь better гэсэн үгийг хайна. Better. Энэ better уттара гэж байгаа. Уттара гэдэг нь north гэхгүй юу? Уттара north is better буюу одоо хойд зүг сайн гэсэн үг байдаг гэх гээд байна. Тэгэхээр эндээс ямар дүгнэлт гарах вэ гэхээр дээжэ га эсвэл дээр га гэдэг нь болохоор better гэсэн үг нь болохоор би үтэр буюу баатер гэсэн үг байгаад байгаа юм. Ингэж одоо юу гэдгийг шар тос гэсэн үг энд байгаад байгаа байхгүй юу? За тэгэхээр чинь одоо юу гэдгийг ингээл нэг хүмүүс ингээл хичээгээл одоо юу гэдгийг Индо Европ, Индо Монгол хэлийг одоо юу гэдгийг мушгаал, шар гэдэг бол бидний үг юм аа гэсэн юм яриад. Эсвэл одоо юу гэдгийг энэ та нарт одоо юу гэдгийг шар тос гэсэн ч үг байгаагүй бэлгүй дээч гэдэг юм. Тэгэл доромжлоод байгаа байхгүй юу? За өнөөдөр үед нэг иймэрхүү байна. Тэгээд өнөөдөр нөгөө захиасыг битгий мартаарай. Та нар зоригтой шийдэмгий байх ёстой. Бас ухаантай байх хэрэгтэй. Шар хүнээс дутгааргүй ухаантай байх хэрэгтэй юм шүү. Тэгээд энэ их орон улс орныхоо төлөө хүчтэй байгаарай. Тэгэхгүй бол нэг хүчт нь хурж ирээд ингээд эзлээд тэгээд нөгөө нэг сул дорой хүмүүс нь юу гэдгийг аль хүчтэйгийнхэн талд ороод явдаг байгаад байгаа шүү. За өнөөдөр нэг юм байна. Анхаарал тавьсанд баярлалаа.